найрамдах Солон улс дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв. 안녕하세요. 저는 가구를 만드는 이제 소랩 소파 양태성 실장입니다. 저희 가구 만드는 공장에서는 몽골인도 있고 이제 우즈베키스탄도 있고 다양한 외국인 분들도 있는데요. 그 중에서 저희가 몽골 분들을 되게 좋게 생각하는 이유가 있어요. 먼저 몽골 분들은 문화나 음식이 저희랑 비슷해서 생활에 있어서 되게 편하게 같이 어울릴 수 있는 것 같아요. 다른 친구들은 종교나 이런 것들 때문에 음식이 안 맞거나 아니면은 이렇게 성격이 안 맞아서 가끔 다툼도 생기는 경우가 많은데요. 근데 몽골 친구들하고는 오히려 다툼 없이 되게 화목하게 일을 잘 해주는 스타일인 것 같아요. 대부분 몽골인들이 다 그런 것 같고요. 그리고 두 번째는 몽골 친구들이, 몽골 근로자분들이 저희랑 같이 함께 했을 때 일을 맡기면 책임감이 되게 강한 것 같습니다. 그러니까 뭔가에 이제 일을 진행했을 때 자기가 이 부분에서 돈을 벌러 왔지만 이 부분에 저희 함께 같이 이거를 해결하려고 하는 그런 책임감을 느낄 수 있어서 저희는 오히려 몽골 근로자분들이 더 늘어났으면 하는 바람으로 지금 준비를 하고 있고요. 그래서 몽골 분들하고 더 많은 이제 작업과 더 많은 일들을 하고 싶습니다. 그래서 앞으로 이제 외국 근로자분들이 필요하는 분들한테는 많은 이제 외국 분들이 있지만 저희는 몽골 분들을 강력 추천하고 있어요. 아마 같이 일을 해봤을 때 제가 추천하는 이유를 직접 느끼실 수 있을 겁니다. 감사합니다. Сайн байна уу? Би одоо Солонгос дээр 4 жил болж байна. Будингийн үйлдвэрт ажилладаг. E9 визээр ирэхэд бол ерөөдөө хамгийн түрүүнд бол хилэндээ сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээ хилний шалгалтаа давчхад бол бусд нь бол ерөөдөө ингээ хөврөөд явцдаг. Тэгээ ерөөдөө бас нэг тэр маш удаан процесс учраас жоохон төвчээртэй тий нэг ирж байгаа тэр нэг үе шат толгоныг багаар ингээд давж гараад тэгэл хүлээж идэл ер нь бол шалгалтаа л давчвал ер нь болно доо гэж бодож байна. За нэгдүгээр тэр шалгалт хамааралгүйгээр ерөөхдөө хилээ сайн бэлтцсэн байх хэрэгтэй. Хил сайтай бол ерөөдөө Солонгос мэдээж энэ бүх зүйл Солонгос хэл дээр байгаа бүх зүйл Солонгос хүмүүстэй харьцах учраас хилээл нэгдүгээр хамгийн сайн бэлтцсэн байх юм бол маш их давуу тал болно. Нэмэлтээр яг тэр хүмүүд Монголдо жолооны үнэлгээтэй байх юм бол энд ирээд нэг жолооны шалгалт өгөөд шууд одоо Солонгос шалгалтандаа бэлдэж байгаа шалгалт өгөх юм бол жолооны үнэлгээ авах боломжтой байдаг. Тэгээд жолооны үнэлгээ авчвал 10 жилээр гарцсан. Тэгээд илүү олон том боломжуудыг бас нээгээд өгчдөг. За нэгдүгээр энд ажиллаж байгаа залуучуудтай хандж хэлгээд энд Солонгост ажиллаж байгаа монгол залуучууд бол үнэхээр мундаг залуучууд байдаг. Тэгээд одоо маш их гал зөгтэй, маш мундаг тийм ажилч одоо монгол залуучууд байдаг. Тэгээд харахаар маш их бахархдаг. Тэгээд ирэхээр зорж байгаа залуучуудтай болохоор хилэндээ маш сайн бэлдээрээ. Тэгээд ойр зур ядаж ингээд одоо ажил хийгээд үтцсэн байвал бас гэмгүү тий. Нэг дэрэл бариад юм хадаад үтцсэн байхад гэмгүү гэдэг юм. Угаасаа тийм одоо сайн ерөөдөө ойр зур юм хийгээд үтцсэн бол тэр бол асуудалгүй. Яг уу тийм асуудал хийж үзээгүй байх юм бол ядчлалыг багж бариад үтцсэн ойр зургийн юм хийдэг бол ер нь бол маш зүгээр. Солонгос хүний онцлог гэх юм бол солонгосчууд бол ерөөхдөө юмыг амар детальчилж юм хардаг. Тийм. Тэгээд монголчууд бол ерөөхдөө айгүй тоймлж юм ингээ хардаг штеп. Тэр нь жоохон одоо монгол хүнээс жоохон өөр байдаг. Тэгээд тэрийг л ер нь сайн ойлгочих юм бол надад бол нэг тийм анх тэрийг нэг ойлгохгүй яагаад ингэж юмыг ингэ ядаргаатай гэдэг юм болоо гэж боддог байсан. Тэгээд тэрийг ойлгоцсон чинь айгүй гайг болцсон шүү дээ. Эрхийг хүсэж байгаа залуучуудтай хэлэхэд бол тууштай хилээ сайн давтаараа тууштай байгаарай л гэж уриалъя. Найрамдах Солон улс дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв.